Хүн төрөлхтөн бидний хөгжлийнхээ явцад бий болгох тавьсан томоохон асуудлуудын нэг нь хог хаягдал. Аж үйлдвэр хөгжснөөс хойшоогоо хүмүүсийн ихэнх хэрэглээ байгалийн бус үйлдвэрийн бүтээгдэхүүн болж хувирсан. Үүнээс улбаатгаар сүүлийн 100 жил гэхэд бидний үүсгэж байгаа хог хаягдал мянган дахинаар нэмэгдээд байгаа. Жишээлбэл өнөөдөр Хятадын хотын оршин суугч хүн нэг бүр өдөр тутамд 1-1.2 кг хог хаягдал үүсгэж байгаа. Үүнийг бүтэн жилээр авч үзэх юм бол хүн болгон 400 кг хог хаягдал үүсгэж байна гэсэн үг. Тэгвэл дэлхийн нийтээр бид жил болгонд 10 тэрбум тонны хог хаягдал үүсгэж байгаа. Тэгмэртээ энэ тоо жил болгон 8 орчим хувиар нэмэгдсээр байна. 10 тэрбум тонн гэдэг хэр их хэмжээ вэ? Нэг нас бий гүйцсэн зан гэхэд 3 тонн жинтэй байдаг. Тэгэхээр бидний жил болгонд үүсгэж байгаа хог хаягдал 3 тэрбум зааны жинтэй тэнцэж байна гэсэн үг. Аимшигтай тоо байгаа биз? За эдгээр хог хаягдлуудаас хамгийн өргөн хэрэглэгддэг мөртлөө байгаль дуустдаггүй зүйл нь болохоор гялгаргуут хувинцэр бүтээгдэхүүн байдаг. Тийм учраас дэлхийн олон улс орнууд гялгаргуутнаас татгалзах хувинцэр бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах олон арга хэмжээ авч байгаа. Хятад улс ч гэсэн гялгаргуутны хэрэглээг бууруулах олон янзын арга хэмжээ авч байгаа. Тэгвэл эх жилээс бүр илүү нарийн, илүү чанга болох юм байна. Саяхан Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо эколог байгаль орчны яам зэрэг 9 яам хороод хамтран хувинцэр бүтээгдэхүүний бохирдлыг бууруулах ажлыг илүү чанга хийх ийм ажлын мэдэгдлэг гаргасан. Энэ мэдэгдлээр бол эх оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн худалдааны төв, супермаркет, эмийн сан, номын дэлгүүр зэрэг худалдаа үйлчилгээний байгууллагууд болон хүргэлт үйлчилгээ хийж байгаа гуанз ресторанууд бол гялгар уут хэрэглэхийг хоригдж байгаа. За үүний зэрэгцээ мөн нэг удааны зориулалтаа хөвөн арчтас, за мөн нэг удааны зориулалтаа хувинчир ширээний хэрэгслүүд, хувинчир сорвол зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж худалдаалахыг хоригдсан байгаамаа. Энэ мэтэр улс орнууд өөр өөрийнхөө байдал зориулан бодлого хэрэгжүүлж байгаа. Гэвч зөвхөн улс орон шийдээд улс орон бодлого гаргаагаад энэ асуудлыг шийдчих юм биш. Иргэн нэг бүр өөрөө ухамсарлан, иргэн нэг бүр өөрийнхөө хэрэглээг тандаж байж бид илүү цэвэр, илүү өрөөл орчныг бий болгож чадна. Өөр хойцтой илүү цэвэр, илүү өрөөл орчныг бий болгохын тулд та бид хувинцэр бүтээгдэхүүнээс татгалзъя, гялгаргуутнаас татгалзъя.